За сайн байцгаана уу. Right News podcast-ийн 17 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ өнөөдөр битгаар Америк, Өмнөд Африк, Унгар, за Шотланд гэх мэт улсуудтай холбоотой мэдээлэлүүд бэлтгэлээ. За эхлэе да. За юу яасан? Хамгийн анх ихний мэдээгээр Трампын одоо амь насанд халтхоорлолт дахин ээлж дутаага гарсан байна. Энэ талаар ярих гэж шийдлээ. За сая энэ Трамп Вашингтонд нэг хүндэтгэлийн хүлээн авалт одоо оройн зоог арга хэмжээнд оролцсон. Энэ үеэр нь 31 настай хараа яштай одоо Аалан гэд нөхөр Трамп болон одоо Трампын засаг захиргаанд ажилладаг ер нь бол тийм төрийн өндөр албан тушаалнуудыг ер нь нийтэд нь буудыг гэсэн санаатайгаар очиод ямар ч өөрөө юм шархацсан байдалтайгаар тий эхнийг ч ер нь бол гимтэж чадаагүй нэг ганц хүнийг эс тооцох юм бол одоо хамгаалтын ажилтны цагдааг эс тооцох юм бол тэг чадаагүй бууж өгөөд баримтлагдаа тэгээд эхний шүүх хуралд орсон байна. За ингэсэн энэ нөхөр Аалан гээд нөхөр 2026 оны 4 сарын 24-ноос 26 оны хооронд Вашингтон Хилтон гэдэг одоо Хилтон гэдэг дэлхийн алдартай зочид буудлын сүлжээ байдаг. Тэрний Вашингтон дахь салбарт 3 өдөр ингээд захиалга өгсөн байгаа. Тэгээд захиалга өгөөд одоо шалтгаан нь ойлгомжтой тэнд хүндэтгэлийн оройн зоог болох байсан. Тэгээд энэ нөхөр чинь Калифорни мужи Торренс хотын. Торренс хотоос эхлээд Чикаго руу утсан гэж байгаа. Чикагогоос тэгээд юу руу Вашингтон DC рүү очоод тэгээд одоо бол 3 том зүйл залтаар ер нь бол баримтлагдсан. Одоо ялт толгоостой. Ерөнхийлөгчийн амь насанд халтхоорлолт гаргасан гэж байгаа. Тэгээд хууль бусаар зэвсэг болон сум хэрэгсэл одоо авч явсан. Одоо хил гайлаар оруулсан. Одоо мужийн шалгалтыг одоо зөрчсөн гэдгээр ч юм уу тий. Ингээ чинь тэгээ ер нь бол бүх насаараа ер нь бол шоронд хоригдох тийм ял авахаар юм байна. Хууль зүүн талаасаа. Эн чинь бол тэр зэвсэг мэвсгээ бол айхтар уг нь бэлдсэн. Хэд хэдэн буу автомат буу, шотган тэргээд зөндөө олон юм бэлдээ. Тэгээд өстө чадсангүй ихний баг буун дуу гаргаал тэгээд цагдаагийн хамгаалтын ажилтнуудтай буудалцаал тэгэл юм дуус баригдсан тий. За нэг тэгээд чи энэ хүний тухай ерөнхийдөө мэдээлэл бэлтгэсэн байл ш. Тэрнийг нэг яриад өгч. Тий. Энэ хүн бол ер нь бол YouTube хийдэг. Гэхдээ хажуугаар нь үндсэн ажил нь бол сургалтын төвд багш. Одоо монголоор бол 10 жилийн хүүхдүүдэд ЕШ-т бэлтгэхтэн тусалдаг тийм C2 гэдэг одоо сургалтын төвд багшилдаг. Ер нь бол хүмүүсийн хэлж байгаагаар дуу шуумуутай дотгошоогоо. Гэхдээ ажлаа бол маш сайн хийдэг, сарын шилдэг багш болж исэн. Тэгээд юу цөм хичээлүүд гэж яриад байгаа энэ core хичээлүүдэд ухах туунууд гэдэг core subjects ер нь бол тийм одоо математик, физик өдөр юу гэдгийг те STEM талтаа. Тэгээд ер нь чадахгүй юмгүй заяа. Хичээл болгон дээр маш авьяастай, маш ухаантай гэдэг. Тийм хүн. Тэгээд хажуугаар нь YouTube хийдэг. Тоглоом тоглодог. Тэгээд тэрнийхээ одоо бичлэгийг одоо цацдаг тий. Ингэдэг байж байгаа. Тэгээд юу яасан бэ? Энэ хүний тэр сошиал медиаг нь ухсан байна. За энэ ер нь яг яадаг учиртай хүн. Улс төрийн баримтлал нь идеологи нь юу юм гээд. Тэгсэн бол ойлгомжтой. Трампыг бол үнэн голоос үзье яадаг, эсрэг үздэг. Трампын ерөөсөө бүх бодлогыг нь шүүмжилдэг. Тэгэхдээ Хитлертэй адилтгадаг. Яг л тэрийг сонгодог зүүнний үзэлтэй. Тий. Ийм хүн байгаа. Тэгээд ер нь бол ингэ чинь тэр нөө C2 гээд сургалтын төвд ажилладаг гэж хэлсэн шээ тий. Одоо эцэг эхчүүд нь энэ сургалтын төвөөс одоо юу яаж байна? Алтан тайлбар хүсэж байгаа. Та нар ч одоо ийм амар хүн ажиллуулж исэн байж тээ. Мэддэг юм уу? Наа түүнийхээ тэр нөгөө юу background гэх тээ одоо намтрыг ч юм уу тээ өөр бусад хийж байгаа үйлдэлүүдийг нь ер нь шалгадаг юм уу тээ. Энд тэр гэсэн тиймэрхүү юм явж байна. Тэгээд энэ нөхөр бас зүүнтэн гиснээс Камала Харрисын сонгуулийн ажилд ямар ч $25 хандуулсан нь бол мэдгдсэн. Цаашдаа бол дахиж энэ хүний тэр нөгөө юунуудыг нь одоо ухаж гаргаж ирэх юм байна. Одоо мэдээллүүдийг нь бүр илүү дэлгэрэнгүй. Тэгээ одоо тийм л байна да. Эхний шүүх хуралдаа оролцсон. Тэгээ ер нь бол бүх насаараа ял авна. Тэр бол тодорхой. Тийм иймэрхүү. Тэгээ яг ер нь бол зүүнний үзлэн чинь залуу хүн биш үү? Уг нь айгүй залуу хүн байна. Тэгээ урд нь ч гэсэн бас нэг залуу. Тэлийн залуу хүн алах гэж оролдоо шүү дээ Трамп ч. Тийм шүү дээ 20 гаруй шүү дээ. Тийм 24 оны хэдэн сард ч хэлээ. 7 сард те. Трамп ч тэр Пенсильвани мужийн
хаач хэлээ нэг хотод байж хат нөгөө чихийг бууддаг. Тэр ч бас айгүй залуу хүн байсан. 20 настай гэж. Томас Мэтью Крукс гэдэг. Тэгээд тайзнаас ойрцоор 130-аас 150 мэдэн. За энэ ч яг. За тэгээд нэг иймэрхүү залуучууд сүүлийн үеийн зүүнний үзэлд айгүй автагддаг болцсон. Энэ бол ойлгомжтой. Бүхэл төвшөнд одоо entertainment-аар ч юм уу, боловсролоор ч гэх юм уу. Одоо энэ Трампын эсрэг Трампын ч яг ер нь барууны үзэлтэй консерватив хүмүүсийг Хитлертэй зөвлөлдөг. Хүнийг ер нь дандаа нэг одоо ингээд сая ч гэсэн одоо тэр Али Хаменей гэдэг Ираны тий Ираны нэг супрем лидер чинь алхаасаа өмнө эдэр чинь бараг энэ хүн бол бараг Хитлер гэлдэг. Ингээл Хитлертэй зөвлөлдөөд ерөөсөө тэр нийтийн дайсан болгоод хүн төрөлхтний дайсан болгоод demonize гэж байгаа юм л да. Энэ хүн чинь бараг хүн биш дайсан гэх маягаар одоо энэ демократ зүнтнүүд чинь ингээ хүмүүсийг одоо улс төр өрсөлдөгчтэй харлуулад байна. Тэгэхээр энэ улс төр өрсөлдөгчтэй ингэж харлуулдаг үйл явц чинь зөвхөн тийм залуухан одоо үзэл бодол нь бүрэн төлөвшөөгүй ийм хүмүүст одоо нөлөөлөд тэр хүмүүсийг тийм экстрем арга хэмжээ хийхэд хөтлөөд байна. Тэгэхээр энэ залуу бас нэг тэр жишээл болж байна гэж би өөртөө ойлгоцож байна. Хүнийг вэ штэ те ер нь янз бүрээр гүтгээд харлуулад те Хитлер фашист, нацист ер нь бол зүсэн зүйлээр нь ингэж харлаад ахаар нөгөө нэг ийм худал хуурмалт итгэждэг те нөхдүүд чинь бол шууд энэ бол хамгийн адгийн дайсан энэ хүнийг ер нь алсан ч болно ер нь яасан ч болно те тэгээ тэр үйлдэлээ бол ер нь өөрийгөө хамгийн дээд ёс суртахууны үйлдэл гэж үзнэ ер нь бол тэр алах ядах хүн доромжлох гүтгэх өөр юу яадгийг те тэгэж үздэг учраас одоо урд нь чинь Чарли Кёркийг яаж яагаад алууллаа та дахиад яг энэ Трамптай адилхан нацист фашист ер нь бол янз бүрээр гүтгэж харлуулж байгаа л тэгэл тэр одоо худал хуурмаг гүжир гүтгэдэгт нь итгэцэн нэг нөхөр явж очингуудаа буудаад алчиж байгаа шүү дээ тийм тэгээ ер нь бол энэ демократуудын зүгээс ялангуяа демократ намыг дэмжигчдийн зүгээс зүүнний үзэлтэй хүмүүсээс үүдүүд улс төрийн одоо гэдэг сэтэлтэй хүчирхийлэл үйлдэх нь бол эрс нэмэгдсэн байгаа Америкт. Тэгэхээс биш одоо Republican фашист гэж одоо нэрлэгдээд байгаа консервативууд ч юм уу эсвэл либертарууд бол хүчирхийллийг улс төрийн ямар нэг зөвлөлтөд арга хэрэгсэлд олж ашиглаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Тэгэхээр яг хэн нь илүү экстремист аюултай хүмүүс гэдэг нь эндээс харагдана. Тэгээ яг хоо Чарли Кёрк ч гэдэг юм уу одоо тэгээд бас нэг энэ нэг мэдээ байна те Жимми Киммел гэдэг нэг алдартай ток шоуны хөтлөгч байдаг. 2-3 удаа ч илүү Оскар хөтлөжсэн шиг санагдаж байна. Бас нэг Emmy Awards ч илүү тэрнийг хөтлөжсэн. Тэр нөхөр одоо яшин Мелания Трампыг удахгүй бэлэвсрэх одоо эмгтэй энтер гэж дуудсан юм уу? Тэгсэн. Одоо энэ англиараа бол expectant widow гэж байгаа байхгүй юу? Ер нь бол тийм. Таны хэлснээр одоо яг юугаар орчуулах юм бол монголоор тийм шууд орчуулах юм бол үгийг нь юу гэх нэг чи юу гэдэг юм бэ? Удахгүй бэлэвсрэх. Тэг ер нь бол чи удахгүй бэлэвсэрнэ л гэд хэлсэн байхгүй юу? Ойлгомжтой тий. Тэгээд хэлсэн чинь Мелани Трамп бол ууралсан. Ойлгомжтой. Чи одоо наад үг мүгэ бодохгүй юм уу? Ер нь бол энэ Жимми Киммел шиг хүмүүс одоо 7 хоног болгон орой болгон тий шүн болгон энэ Америкчуудын тэр зургатаар гараад ингэж үзэн ядал түгээх нь зөв юм уу гэсэн. Мелани Трамп бол шууд ууралж байгаа. Тэгэхэд өөрийгөө энэ Жимми Киммел бол юу яасан хамгаалж байгаа шалтгаан үгүй ээ. Би одоо ерөөсөө энэ тайминг гэж байгаа. Энэ цаг хугацаанд ингээд таарсан болохоос би бол Трампыг тэгж нөгөө буудуулж үхээсэн энэ гэж бодоагүй. Би зүгээр та хоёрын насны зөрүү чи 23 насны зөрүүтэй учраас Трамп рүүлээд өгч чи амьд үлдэнэ. Тэгээ чи бэлэвсэрнэ гэсэн утгатай. Би тэгж хэлсэн гэж өөрийгөө хамгаалаад байгаа. Гэхдээ эн чинь ойлгомжтой хинч бодсон ойлгомжтой дөнгөж хүн ингээд буудуулах орлого дахин хийгдээд те. Тэгээд ингээд амьд гараад яг энэ тэр оройн зоог дээр Трамп нөө энэ Мелани Трамп өөрөө байсан. Тэг мэдээж одоо сэтгэл зүйн мэдээж докторгүй байж тараа штт. Тийм байхад нь дээрэс нь ингээд чи удахгүй бэлэвсэрнэ гэсэн утгатай монголоор орчуулах юм бол шууд хатуугаар орчуулах юм бол тийм үг сонсох юм бол тэгэл эмгтэй хүн уурлах нь одоо сэтгэл яаж хүлээж байгаа нь тодорхой штт. Тэр энэ Киммел чи хөгийн ир. Ер нь бол өмнө ч гэсэн энэ Чарли Кёркийг үхээс өмнө бас доромжилж исэн. Үхснийхэн дараа ч гэсэн ер нь бол доромжилж л байсан. Гэхдээ юу яснаа ч яг нөгөө Кёрк буудуулаад өгсөний дараа бол ихэндээ айхтар хүн буудаж алах бол аимшигтай маш чигшүүртэй зүйл энэ төр гэж ярьсан юм. Тэгтээ дараа нөгөө эн чинь бас нөгөө ингээ улс төрийн амар скандал үүссэн шүү дээ. Ингээ маргаан болоод Чарли Кёрк чинь бөө маргаан дагуулсан гэсэн чинь мага бүлгэл энэ одоо Чарли Кёркийн
аллыг улс төрийн оноо авахтаа ашиглаж ингэ ээлцсэн юм бэл. Тэгээ хэлэнгүүт ч одоо өстой консервативуудын реакц ч амар байна зү. Одоо Чарли Кёркийг баг Магагийнх нь алуулаад одоо тэрэн дээр улс төрийн оноо аваад байгаа юм шиг юм яриад байгаа байхгүй юм чинь. Тэгээд эн чинь ABC гэдэг телевизэд байдаг American Broadcasting Company гэдэг тэр нэвтрүүлэг Jimmy Kimmel Show гэдэг нь түр хугацаанд тэр ABC одоо ТV-гээс канселдуулах юм уу төлөвлөжүүлжсэн байхгүй. Тэгээд дараа нь удахгүй буцаал яатсан л та. Бас л нэг өөрийгөө өмгөөлөд үгүй энэ одоо Чарли Кёркийг бид нар те яс суртахууны хувьд одоо нас барсан марсныхаа хувьд би харамсаж байна. Гэхдээ мага хөдөлгөөнийх нь энийг хэтэрхийг улс төрийн ач холбогдолтой болгож тайлбарлаад байгаа дээр би зүгээр дургуйстай илэрхийлсэн гэд өөрийгөө өмгөөлөд гарч исэн. Тэгээд тухайн үед л энэ айгүй эвгүй байдалд ороод баг уучлалт дээр хүртэл бас нэг тодорхой хэмжээнд гуйж исэн. Гэхдээ энэ нөхөр бол одоо тэр алдаанаас ач юм уу тэр зөрүүд хийсэн үрдээсээ бол ерөөсөө яагаагүй. Ямар нэгэн сурамж аваагүй. Тэгэл ингээд банк хүн одоо доромжлол ячдаг. Ер нь энэ Америкт чинь ялангуяа энэ Холливуд entertainment те. За тэгээд энэ ихтэй сургууль боловсролын байгууллага академия энэ байгууллагууд чинь зүүнний үзэл нэвчшүүлт орцсон. Одоо жишээл хуучин цагт бол ингээд нэг юм олонний танил алдартай ч гэдэг юм хүн гарч ирэл одоо юу гэх юм. За улс төрчөөр те сонгогчдын одоо зарим нэгэн дэмжиж байгаа улс төрчдийг илтгэх янзаар хараагаал энэ хүн удахгүй өхөн мөхөн энэ эмгхтэй удахгүй бэлэвсрэн энэ төр гэж ярих бол айгүй ёс зүйгүй үйл гэж тооцогддог. Энэ одоо олонний танил хүмүүс ч өөрсдийнхөө одоо өөрсдөд нь итгэдэг даган биширдэг шүтдэг ийм хүмүүс их олон байдаг. Ер нь ийм хүмүүс өөрсдөө яг улс төрч биш мөртлөө улс төрийн активизм маягийн юм хийгээд тэгээд ингээд сонгогчдыг ч гэдэг юм уу өөрийнхөө тэр шүтэн бишрэгчдийн улс төрийн хувьд одоо юу гэдэг нь polarizing гэдэг шүү дээ. Ханруулаад. Одоо ханруулаад өөр хүмүүсийн эсрэг ингэж одоо юу гэх юм монголоор сумлна гэж байна шүү дээ. Сумлах үйл ажиллагаа хийх бол одоо Америкт хэвийн үзэгдэл бас. Одоо бүх л жүжигчин бүх л одоо ямар нэг олонний танил хүн болон ямар нэг байдлаар л улс төрийн активист. За тэгэл одоо жишээлбэл Леонардо Ди Каприо хүртэл зүүнний улс төрийн активист. Байгаль орчны үзэл, дэлхийн дулаар л уур амьсгалын өөрчлөлт гэж яриад байдаг. Ямар нэг ийм активизм хийхгүй бол энэ хүмүүст бараг ажиллаж одоо юу гэдэг нь тоглох шинэ кино, үнэтэй киноны санал эдгээр ингээ орж ирдэг болсон. Тэгээ Холливуд бол амар муухай тийм улс төрчсөн. Америкийн нийгэм ерөөсөө тэр чигтээ асар их улс төрчсөн. Тим нийгэм болж өөрсөн. Тэгээ бие биенийгээ үзэн яддаг нэг ийм хоёр радикал ийм хоёр одоо туйлд хуваагдж ийн гэх юм уу те. Тэгээд Jimmy Kimmel шиг хүмүүсээс болж түрүүний одоо юу гэх юм нэг залуу те сургалтын төвийн багш залуу Трампыг алгасанаа тэр буудал дотор тэгж явж хагаад Тэгсэн чинь билүү. буудалцаа хийгээ баригдсан байна. Ер нь бол ингээд нийгмийг одоо энэ олонний танил хүмүүс ямар нэгэн факт баримтгүйгээр улс төрийн одоо үзэл санааны үүднээс бусдыг буруутгах гэдэг бол маш ёс зүйгүй үйлдэл. Тэрэндээ ч одоо юу гэдэг нөгөө манай нөгөө Ricky Gervais гэдэг штэ. Тэр чи одоо алтан бөмбөрцгийн наадмыг хөтлөж байхдаа бол Холливуудын жүжигчдийг шагналаа авч ирэхдээ битээ улс төрийн одоо активизмтэй холбоотой үг гэлээрээ та нар бодит ертөнцийн тухай огт мэдэхгүй та нарын суралцсан боловсрсан хугацаа чинь Грета Тунбергээс ч олон одоо илүү бишээ гэж хэлж ирсэнтэй. Тэр бол яг үнэн үг. Тэгээ бас нэг манай нөгөө Энтони Хопкинс гэдэг нэг жүжигчин байдаг шүү дээ. Тэр чинь Холливуудын жүжигчд боловсралгүй тэнгээ тийм учраас тэдний үгэнд бүү ороо та нар дуугүй бай гэж өөрхөн байр суурийг илэрхийлжсэн. Олонний танил жүжигчин хүн ер нь тэгээ улс төрийн одоо юу гэдэг улс төрч болох гэдэг бол улс төрийн намаар явах хэрэгтэй тийм үстэй. Улс төрийнхэн тэр өрсөлддөг шат дамжлагаараа яваад хэрэгтэй. Зүгээр одоо юу гэдэг нэг ток шоу хөтлөж ирсэн тэр хүмүүсийн итгэсэн итгэл дээр одоо улс төрийн активизм хийдэг бол аюу тийм ёс зүйн үрдлээ. Тэгээд ийм их хямрал одоо ийм их сөрөг үр дагаврыг бий болгоод юм байна гэдэг саяын тэр болсон үйл явдлаас харагдаж байна. Тийм. Тэгээд энэ Мелани Трамп тэргүүн хатагтай маань хэлсэн л дээ. Одоо энэ ABC цуг хідэн удаан хэр удаан энэ Jimmy Kimmel-ийн ийм одоо зан ааш ийм үйлдэлийг одоо төвчих юм бэ? Зүгээр өнгөрүүлэх юм бэ гэх. Тэ. Тэгж асууж байгаа. Тэгж битсэн байгаа. Тэгэд ойлгомжтой л доо. Өнгөрсөн удаад бол нөгөө Чарли Кёрк дээр чинь болохоор ерөөсө 7 хоног канселдал нэвтрүүлгийн төлөвлөлөөл. Тэгэл 7 хоног энэ дараа буцаад нэвтрүүлгээ хийгээд эхэлсэн байхгүй юу. Ерөөсө толгойг нь нэлээд өнгөрцөн. Тэгээд сая асар ахын яриан дээр нэмээд хэлчихэд ер нь Жорж Клуни энэ нөхрийг Jimmy Kimmel-ийг шууд өмгөөлж илээ. Салдартай жүжигчин. Тэгээд тэр энэ том
одоо селебритинууд те бод ертөнцийг ойлгодгүй гэж ингээд улс төр дутгалтаа яваад гэл нөө Katy Perry гэдэг дуучин байдаг шүү дээ. Тэр чинь одоо нөгөө Канадын ерөнхий сайд асан Justin Trudeau-той явуулдаж байгаа шүү дээ. За явуулдаг ч юу юм бэ? Найз залуу гэсэн. За шимээ тийм. Ер нь бол тийм үнтэй яахтан дээр тэр хоёулаа сууж байгаа хгүй. Тэгэхэд Trudeau ямар улс төрчүүлээ? Тэ? Үнтэй ус онгоцсон, маш том ус онгоцсон тэр хоёулаа чи зүүнний үзэлтэй хоёулаа ногоон социализмд ярьдаг. Хоёулаа энэ нөгөө нэг сэргийгдэх ч юм уу чин тэргээ сүрхий юм яриад идэг нөхдүүд хөлөг онгоцсон дээр таруулзаад явж байгаа байхгүй. Ингээд л хоёр нүгүр гэдгийг л одоо илэрл юм да. Ер нь бол эдрийн үгийг бол сонсоод ирэхгүй. Эдэр бол юусаа алиалагчтэй. Тий. Ер нь YouTube from Mises anti-capitalist mentality гэдэг ном бидэг шүү дээ. Тэрэн дээр Холливуудын ертөнцийн чинь тэр чигт пентхаус боршевист гэж Mises дотор орсон. Тэр чинь өөрөөр нөгөө тансагладаг том пентхауст амьдардаг, том онгоц ундаг ийм хүмүүс өнөөдөр капитализмын эсрэг гэж ийм хандлага гаргадаг. Тэр нь хоёр нүртэй гэсэн л хандлагыг илэрхийлсэн байдаг. Тэгэхээр энэ Холливуудын тэр зүүнний үзэл коммунизмыг дэмждэг үзэл санаа бол бүр эртнээсээ тий. Тэр чинь өөрсдөө капитализмыг харааж байгаа мөртлөө капиталист арга хэрэгслэр мөнгө олдог хамгийн ёс зүйгөөс салбаруудын нэг болсон шүү. Тийм тий. За дараагийнхаа мэдээ рүү. За дараагийн мэдээ сонин мэдээ байна. Өмнөд Африкийн тухай гэнэ үү? Өмнөд Африкч одоо Африкийн хамгийн баян чинэлэг улс аюу том уурхай эдийн засагтай гэж л ярьдаг. Би бас сайн мэдгүй. Гэхдээ өмнөд Африкт Африкийн бусад улс орнуудаас хууль бус цагаачд одоо тэ бас ирж амьдрдсан юм шиг байна. Тэгэхээр тэдэртэй холбоотой нэг мэдээлэл бэлгүүний өвтгсөн байна. За ингэсэн өмнөд Африк бол ер нь хамгийн одоо Африкийн баян улсуудын нэг. Ялч гэхдээ эдийн засгийн хямралт болж байгаа ч гэсэн нөө бусад Африкийн орнуудтайгаа харьцуулахад шүү дээ тий. Баян тэгээд энэ тэндээс ер нь бол цагаачд ирдэг. Тэрний Лесото, Зимбабве, Мозамбик гээд тэгээд Гана гээд энэ улсуудаас ер нь цагаач нар маш ихээр орж ажилладаг. Тэгээд энтэй холбоотой ер нь бол дургуутсал иргэдийн дунд нь төрж байгаа. Тэр нь бүр ингээд одоо ширүүсээд чигсаал цуглаандаа тулаад одоо явж байгаа юм байна. Ингэсэн энэ Өмнөд Африкийн нийслэл Претория гэдэг хотод одоо маш том олныг хамарсан жигсаал одоо явах гэж байгаа. Жигсаал өрнөхж байгаа. Тэгээ тэрэнд зориулаад хэлж байна. Ганы одоо энэ дээд зөвлөх юм уу ямар ч нэг улс төрийн байгууллага юм шиг байна. Төрийн байгууллага юм шиг байна. Өөрсдийнхөө иргэдэд хэлж байгаа. Одоо Өмнөд Африк дахь ганчуудаа энэ Ганы одоо төрөлжсөн сайдын яамынх нь нэр нэм. За тийм л баг тий. Та нар тэгээ юу энэ дэлгүүр ажиллаж байгаа бол тэр дэлгүүр энтрээ бол дэлгүүр мухалхаа хаа. Тэгээ ер нь бол олон таван юм яриад хэрэггүй. Low profile гэж keep low profile гэж тэр чинь зүр чимээгүй бай, дуугүй бай. Тэгээд хүмүүсийн нүдэнд бити өрт. Тэгээ наа жагсаалын дуустал нь ингэж байж айтаахан байж гэсэн тиймэрхүү энэ бол зөвлөгөө өгсөн юм байна. Тэгээд энэ нөгөө талаас энэ Өмнөд Африкчуудын яагаад ингэж жагсаал хийж байгааг BBC-гээс асуусан юм байна л да. Саяхан бас нэг төрийн ордных нь өмнө одоо засгийн газрын ордных нь өмнө жагсаал болсон юм байна. Тэгээд BBC-гийн одоо сурвалжлагч нэг жагсаалд оролцож байгаа хүнээс асуусан чинь шалтгаан бол энгийн. Ерөөсөө хууль бус цагаачтаас болоод бид нар яг одоо жагсаж байна. Энэ дээр төр засгийнхаа улс төрчд ерөөсөө юу ч хийхгүй байна. Тийм учраас бид нар ингэж жагсахаас аргагүй байдалд хүрлээ гэсэн нэг иймэрхүү. Тэгээд нэмж хэлж байгаа нь за ямар ч байсан юм бид нар ингэж бүлэг гүйсгээд те ямар ч гэсэн ингэж нэг үзэл санаатай хүмүүс бий болж байгаа баяртай байна гэж байхгүй. Энэ хууль бус цагаачлал хэсэг. Тэгээ бид нар одоо дуу хоолойгоо хүргэж байна. Тэ иймэрхүү. Тэгээ одоо ингэдэг юм байна. Өмнөд Африкт 2.4 сая хууль бус ер нь бол цагаач байдаг гэсэн тийм тоо байдаг юм байна. Хууль бус жоох нийт тоон заяа. Энэ migrant гэдэг нийт тоон тэр нь одоо хүн амынх нь 4% ч хүрдэггүй гэж байгаа. Уг нь одоо гайгүй тоо юм шиг санагдаж байгаа байхгүй. Зарим хүндтэй наа чи 4% юм биш тэг. Гэтэ эн чинь бас алдан бусаараа бол энэс илүү байдаг гэж юм ер нь бол байдаг юм шиг байна. Тэрнээс болоод хажуугаар нь энэ Өмнөд Африкт бол бас эдийн засгийн хямрал нүүрлэлсэн. Юу ажилгүйд л одоо бол 33% хүрсэн байгаа юм байна. Ажилгүйдлийн төвшин шүү дээ. Энд чинь нөгөө нэг нуугдмал ажилгүйдэл нэтер гэдгийг оруулаагүй зүгээр 33% шүү дээ. Албан ёсны статистик. Тэр нуугдмал ажилгүйдэл гэдгийг оруулах юм бол энэ тоо чинь бүр айхтар өсөөд явчихна тий. Тэгэхээр бас иймэрхүү юм байна. Тэгээ гол асуудал нь энэ Африкийн бус газраас ирж байгаа цагаач нар
бидний хийх ажлыг булаагаад байна. Нэг цалин үлсийг буулгаад байна. Өрсөлдөөнөөс шалтгаалаад тий. Ингээд энэ биднийг юусоо амьдрах аргагүй бидэрт амьдрах аргагүй би нөхцөл бий болчиход байхад бүр улам ингээд хууль бус цагаачлал тий. Хилээ нээсний үр дүнд гэх юм уу тий. Сайн ингээд төр засгийнхаа ажиллаж чадаагүй үр дүнд бид нар ингээд амьдрал муудаад байна гэсэн тиймэрхүү юм болж байгаа юм байна. Ер нь бол одоо сая чи дурлаа Гаанын Dead Commons гэдэг элчин сайдын яам нь бас тэрнээс гадна Өмнөд Африк дахь нэгэрчүүдийн холбооны тэргүүн гэж гişүүдтэй гэрээсээ гарахгүй нуугдмал байдал байхыг зөвлөсөн гинэ. За тэгээ би зүгээр энэтэй холбоотой нэг комент хэлчихье. Эдийн засгийн юм уу да. Ер нь энэ хууль бус цагаач ажилчид гэдэг бол ер нь аль ч улсад ихэвчлэн байдаг. Одоо Оросд бол байдаг. Оросд хуучин одоо тусгаар улсын хамтын нийгэм тийм хуучин СССР-ийн бүрэлдэхүүн байсан улсуудаас аюул олон хүн очиж ажилладаг. Оросын засгийн газар Путиний дийлэм энэтэй бол нэг айхтар хүчтэй тэмцэхгүй үе үе шалгалт оруулж ирээд бариад гаргана. За өмнөд Солонгост байгаа мэдээж Хятад бол би мэдгүй. Хятад бол тийм болцоо бараг байхгүй. Тэгээ ер нь жоохон эдийн засгийн тогтвортой одоо эдийн засгийн өсөлт сайтай улсуудад бол хууль бус цагаач тодорхой хэмжээнд байдаг. Яагаад гэвэл энэ бол одоо тухайн эдийн засгийн хүчтэй том компаниуд биш үү те том корпорацууд ч гэдэг юм уу эдгэрийн сонирхлын бүлэгтэй холбоотой хөдөлмөрийн хөрсний хөдөлмөрийн зах зээл дээрх цалин хөрсний хэмжээг доошоо байлгахын үүднээс тодорхой хэмжээнд хууль бус цагаачлалыг одоо гэдэг шууд бус аргачлалаар лоббидч хурцуулдаг гэдэг байгаа байхгүй юу. Тэгжээч энэ тодорхой хэмжээний одоо юу гэх юм энэ одоо яг Монголд бол одоо Монгол ажилчдын гэх юм уу цалин хөрс өндөр байх болцоог сааруулах тийм бодлогыг засгийн газар хийдэг. Засгийн газар одоо өөрөөр хэлбэл хувийн хвшилтэд одоо албан бусаар одоо юу гэдэг төмжлээд ч гэдэг юм уу хамсаад ч юм уу хөдөлмөрийн хөрсний хэмжээг доод цалин бага байлгахын төлөө хууль бус цагаачлалыг албан ёсоор ингээд хүртдэг гэх юм да. Тэгэд одоо бол ийм байхаа болсон. Бүр одоо энэ Европын улсууд ч гэдэг юм уу Латин Америк за Латин Африк за энэ улсууд чинь одоо масс цагаачлалаа ажлын байр нэгээс илүү хүн амаа солих тийм нөхцөл байдалтай толгорсон. Америкт бол тодорхой хэмжээнд хууль бус цагаачлал байдаг. Одоо тэр нь бүр утгаа алдаад масс цагаачлал болж хөвсөн. Нэг иймэрхүү байдалтай байна. Тэгээ Монголд ч гэсэн одоо сүүлд гаднаас ажиллах хүчин оруулж ирэх гэж их ярьдаг болсон. Гаднаас ажиллах хүчин оруулж үнэхээр Монгол тодорхой хэмжээнд одоо юу гэх юм. Ажиллах хүчний хомсдол байгаа нь үнэн. Гэтэ Монголд халамж байхгүй болчихвол тийм үү? Одоо ингээл илүү дутуу энэ олон янзын халамжтай төрөөс төсөөс амьдрэх хүмүүсийг багасгаад та нар яг зах зээл дээр үнцийг бүтээж амьдр гэж ингэж явах юм бол Монголын одоо гэдэг хөдөлмөрийн хөдөлмөрийн насны залуучууд Монголын хүн амын холонх шүү дээ. Гэтэл нийт хүн амынхын дийлэнх нь үлэмж нь олонх нь хөдөлмөрийн насны хүмүүс байгаа газар одоо ингээ хятадуудыг оруулж ирээд ч гэдэг юм уу те. Хөдөлмөрийн хүчний хомсдыг шийднэ гэдэг бол эмгэнэлтэй. Тэгээ бид нар одоо энэ ард иргэдээ те ингэж халамжаар дэмжиж ажилгүй байлгадаг юм эдийн засгийн хөшүүрэг урамшуул инсентивийн тогтолцоог бүрдүүлэх биш Монгол хүмүүс өөрсдөө гараад ажил эрхэлдэг эдийн засгийн эрхчлөлтөд байдаг чинэлэг амьдрах тэр нөхцөл байдлыг л ууг нь бүрдүүлж өгөх ёстой. Манай улсын төр засаг за ер нь сүүлийн үеийн энэ дэлхийд дахинд юу орж ирэх юм төр данхар төрөгдөж чинь гарч ирэх хүмүүсийг халамжаар буюу ингээд сонгуулийн саналыг нь худалдаж авах байдлаар л ашигладаг болоод хөдөлмөрийн хөрсний одоо хөдөлмөрийн зах зээлээ ингээд бүснуулаад гадны ажиллах хүч оруулж ажилуулдаг хүртэл болоод байна. Тэгэхээр яг энэ бодлого ингээд хэрэгжүүлээ явж байгаа улс олон сүрж шүү. Тэгээ манай Монгол энэний араас удахгүй орж магадгүй шүү. За дараагийн мэдээ рүү орчие. Бас энэ масс цагаачлалтай холбоотой. Энэ Шотландд ийм болж байна. Одоо Шотландд парламентын сонгуул болох гээд. За 6 нам. Чи яас эмоц. За одоо яах вэ? 6 нам. Ер нь юу яасан юм бэ? Телевизээр одоо мэтгэлцээ өрнүүлсэн юм байна. Тэгээ энэ дээр юу яаж чинь бас масс цагаачлалын асуудал яригадаад тэгээд энэ Mary McCallum гэдэг одоо Mary шүү. MAI гэдэг одоо үсгээр бичигдэг Mary McCallum гэдэг энэ одоо Шотландын үндэсний намын одоо энэ орон сууцны сайд хийж байгаа. Энэ авгаа ер нь Шотландд юу маш цөөхөн цагаач ирж байна. Бидний тог өсөх ёстой гэсэн мэдгдэл хийцэн нь Шотландын улс төрийг бас одоо олзуулж гэх юм уу. Тэгээ иймэрхүү мэдээ байна. Ямар ч ингэсэн одоо энэ Шотланд чинь бол
цагаачлалын асуудал бол бас нэлээд дээгүүр орно. Дөрөвт орж байгаа юм байна. Одоо хамгийн BBC ингээд survey авахгүй судалгаа авч байгаа сонгогчдоос. За хамгийн нэгдүгээр асуудал нь амжиргааны өртөг өсөж байна. Хоёрдугаарт эрүүл мэнд, гуравдугаарт нийгмийн халамж. Тэгээд эрүүл мэндийн газар. Тэгээд дараа нь энэ иммиграц, цагаачлалын бодлого. Энэ дөрөвт орж ирж байгаа. Энд чинь бас мэтгэлцээний хамгийн том сэдвүүдийн нэг. Тэгээд энэ дээр бол реформ нам шинээр байгуулагдсан. Тэгээ энэ консерватив нам энэ хоёр бол цагаачлалын эсрэг байр суурьтай байгаа. Харин цагаачлалын төлөө намууд нь ойлгомжтой энэ Маккалны энэ Шотландын үндэсний нам гэдэг. Дээрээс нь тэр Английн хөдөлмөрийн нам, Их Британий хөдөлмөрийн нам гэх юм те. Хөдөлмөрийн нам, ногоо нам хоёр гэдэг нэг 3-2 гэсэн харьцаатай ер нь бол намуудын. Тэгээд ингэсэн. Энэ дээр бол сая энэ орон сууцны сайд гэж хэллээ шүү дээ те. Энэ нөхөрт том асуудал дэгдэж байгаа нь орон сууц Багдад байхад яагаад дахиж нэмж энэ цагаач нэхэж оруулж ирэх гээд байгаа юм бэ гэсэн шаардлагыг нөгөө барууны үзэлтүүд тавьж байгаа байхгүй. Бодит байдлаа ойлгооч ээ. Шотланд эдийн засгийн асуудалтай байна. Тэгээ орон сууцны хүрэлцээ бага байна. Тэгээ энэ орон сууцгүй homeless гэх юм уу те гэр оронгуучуудын 40-50% гэдэг. Тэгээ 43% гэсэн тоог нь хэлж байгаа юм л та. Консерватив энэ care гэдэг нөхөр хэлж байгаа шүү. 43% нь цагаачтай биш те. Тэр асуудал ийм байхад чинь дахиж нэмэд цагаач оруулж ийн гэж чи ер нь бол ирүүлүү галзуу юу гэсэн утгатай тиймэрхүү тийм нэг маргаан болж өрнжээ. Тэгэхэд тэр энэ Маккалн гэдэг зүүнний үзэлтэй авгаа бол ерөөсөө бууж өгөхгүй нэг чинь энэ зүүнний үзэлтэй энэ авгаа бууж өгөхгүй ухаас чаргагүй. Одоо бол орон сууцны сайд хийж байгаа. Гэтэ өмнөх засгуудад net zero шүү дээ. Ногоон бодлого, ногоон социализм энэ яамны сайд хийжсэн. Энэ бол ерөөсөө тийм засаршгүй зүүнтэн байгаа байхгүй. Тэгээд бас яагаад энэ үндэсний энэ чинь Шотландын үндэсний нам гэж байгаа шүү дээ. Үндэсний үзэлтэй нам яагаад ингэж цагаачлалын төлөө болчдөг юм бэ гэхээр нөгөө л бид нар дугаар болгоноор ярьдаг тий. Хуучин социалист байсан. Хуучны зүүнний үзэлтэй гэх юм уу тий. Зөвхөн эдийн засгийн хувьд зүүнний төрийн оролцоог дэмждэг байсан намууд одоо Грамши, Антонио Грамши болон тэр соёлын марксистуудын нөлөөгөөр өөрчлөгдөд тий энэ зүүнний либерализм, вокизм автаад тэгээ энэ Шотландын үндэсний үзэлтэй намаас өөрсдөө консерватив гэж нэрлэдэг намаас юм зүүнний үзэлтэй авгаанаар сонгогдоод сайд арга хийгээд цагаачдыг дэмждэг энэ ногоон социализмыг дэмждэг энэ феминизмыг дэмждэг нөхдүүд гарч ирж байгаа солиороод байгаамаа. Тэгээ иймэрхүү. Тэгээ ингэж чинь Пол харлаа. Би бас нэг судалгаа сонгуулийн өмнө тий хамгийн хүчтэй нам нь Шотландын үндэсний нам байх нь хിവэрэ гэж. Энэ бол тасархай олон саналын судал аавна гинэ. Ер нь бол суудлын тоон бол 50-аас 60 бараг 70 судал хувь биш ээ. Юу суудлын тоон бол тиймэрхүү тооны судал аавна гэж юм заяа. Тэр нь бол бусад намуудаас бүр хамаагүй олон. Одоо энэ шинэ байгуулагдсан реформ нам тэр чинь бол 20 орчим судал аавна гэж байгаа. Тэгээд дараа нь нөгөө хөдөлмөрийн нам, консерватив нам гэдэг уламжлалт намууд орж ирээ. Тэгээд ногоо нам гэдэг. Ямар ч хэлсэн Шотландууд бол Шотландын намдаа өгнө гэдэг нь бол ойлгомжтой. Тэр нь өөрчлөгдөхгүй мэн. Наанч гэдэг нөгөө Шотландынхаа намд өглөө гэд баахан цагаачд оруулж ирдэг л намд л болчдөг. Энэ айгүй хэцүү юм аа. Иймэрхүү. Шотланд ч яг тусгаар тогтносон улс биш те. Британий нэг хэсэг. Ер нь бол бид нар мэднэ хуучин Уильям Уоллстай киногоор анх Шотланд Английн дайсамлын тухай анх мэдж явж ирсэн. Нөгөө манай хиний Мел Гибсний. Тэгээ 1707 онд гэдэг Acts of Union гэдэг тийм баримт бичиг байгуулад Англи, Шотланд хоёр нэгдээд их Британийг холбоог анх байгуулсан юм байна. Тэрнээс өмнө бол тустай хамт ус байсан гэж байна. За тэгээд тэрнээс дараа ер нь бол Англи нь Шотландынхаа эзэн, Шотланд нь колони шүү дээ. Тэгээ Шотланд ч арай цөөхөн хүн амтай, Англи илүү олон хүн амтай тий. Тэгээ 99 онд яг Шотланд ч парламенттай болсон юм байлээ. Тэг яг өөрөө дараах зүйлсийг зохицуулдаг жоохгүй Шотланд өөрсдөө эрүүл мэндийн тогтолцоо тий. Боловсрол, цагдаа шүүх, орон нутгийн татврын зарим бодлого гэж локал төвшин ч шүү дээ. Тэгээ орон сууц нийгмийн бодлого гэх. Тэгээ бас л амар зүүнний үзэл төгссөн нийгмийн халамжийн ер нь Британд юм шүү дээ. Британь ч одоо дэлхийн 2 дугаар дайнаас эхлээл Тэтчерийн үе хүртэл бол ер нь Британий социализмын үе гэж ярьдаг байсан. Тэтчер ч нэг зах зээлийг чөлөөлөж шилжсэн юм бол байхгүй. Тэгээ Шотланд өөрийн хууль эрх зүйн системтэй энэ нь бол одоо гэдэг нь Scottish tradition гэдэг Британий англосаксоны
нэг одоо тий нэг тийм традишны нэг салаа урсгал байд юм байна. Зүгээр тэр Шотландын гадаад бодлого батлан хамгаалах валют цагаачлал үндсэн холбоотой үндсэн хуультай холбоотой асуудлууд нь бол англичууд одоо хүртэл мэддэг юм байгаа юм. Тэгэхээр Шотландыг бол одоо өөрөөгөө бие даасан тусгаар тогтносон улс гэж тооцдог. Тэгсэн мөртлөө яг одоо Английн бүрэн одоо захиргаанд байдаг улс гэж тооцдог. Тэгэхээр Шотландын энэ систем бол дэлхийд байгаа бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өөр маягийн систем л гэж байгаа. Би одоо бас сайн мэдэхгүй маа яг үнийг хэлэхэд автономит маягийн юм шиг байна. Тэгээ зарим нэгэн асуудлыг өөрсдөө бие дааж шийдвэрлэдэг. Тэгээд 2014 онд Шотландын тусгаар тогтнолын референдум гэж болсон. Бүх нийтийн санал асуулга. Шотландын хүн амын 55% нь Их Британий холбоонд хүрдэнэ гэсэн шийдвэр гаргасан. 45% нь тусгаар тогтнох санал өгсөн. 45% нь одоо ийм санал өгж нэг гэхээр Шотландд бас тодорхой хэмжээний национализм хүчтэй байдаг байсан юм шиг байна. Тэгээ одоо бол Шотланд бол ер нь Британи, Англи дээр яг ижлэгэн болоод бүх улс төрийн намууд нь шиг одоо жишээлбэл чи түрүү хэлсэндээ Reform UK гэдэг. Тэр чинь ганцхан Английн улс төрийн нам биш те. Консерватив нам гэдэг чинь ганцхан Английн улс төрийн нам биш. Тэд нар чи одоо Шотландтай энэ Британи те нэгдсэн вант ус те. Тэгээ Умард Ирланд гэд бас тэр нь байдаг бах. Wales гэд байдаг. Тэр нэг ийм улсууд нийлээд Шотландын Их Британий нэгдсэн вант ус ба Умард Ирланд гэдэг баг шүү те. Умард Ирланд ба Тийм Умард Ирланд ба тийм Ирланд нь болохоор Британий арлуудаас арай тустай арл байдаг тийм. Тийм. Тэр чинь хоёр салчиж байгаа шүү. Тийм нэг нь тусаар тогтносон Ирланд нөгөөх нь тийм Британий колоничлалын нэг хэсэг. Колоничлалын эхлэн шүү дээ ер нь бол тийм. Тэгээ яг хүмүүс ярьдаг юм байлээ. Яагаад шотландчууд одоо ингэж жишээлбэл Англиас тусаар тогтносхийг хүсээгүй гингүүд Англиас маш их татаас авдаг. Дээрээс нь Английн тэр Британий холбоонд байж эдийн засгийн хувьд те худалдаа 8 эдрээ ингээ хийдэг. Тэгээд тодорхой хэмжээнд хөнгөлт төр авдаг. Хэрвээ Британаас тусгаар тогтноод ингээ тустай улс болчих юм бол эдэлдэг олон давуу талуудаа алдна гэдэг. Тэгээд эдгэр чи ингээ бүх амьдрал амжиргаа нь одоо Англиас хамааралтай болчихсон учраас ингээ Англиас тусгаар тогтнож чадахгүй. Тэгээ одоо ингээ Англи улс өөрөө ингээ зүүнжид төрийн бодлого нь одоо масс цагаачлал эдгээр ингээ хэрэгжүүлээд эхлэнгүүт Шотланд бас дагаад ингээд тэг ингээд ер нь төрийн ч гэдэм юм уу бусдын хараат байдалд орчихсон улс орн бол тэгээ сүүлдээ өөрсдөө сайн дураараа тусгаар тогтнол эдгээрээсээ татгалздаг болдог. Хүн ер нь амжиргаагаа төрөөс ч юм уу бусдаас ч юм уу хамааралтай болох юм бол тэр хүнд ямар нэг тийм эрхчлөө өнтөрөж байхгүй болдгийг нэг том жишээ бол Шотланд юм байна. Яг тэгээ Шотландд бас яг уу ер нь Шотланд чинь тэр далаадаа айгүй их газрын тостой гэж бас уул уурхаан тодорхой хэмжээний баялагтай гэж чинь ер нь бол ингээд хэрвээ тусаар тогтнол илүү их эдийн засгууд дэмжиж одоо дэвжиж сайжирна гэсэн тийм аргумент төвшүүлдэг хүмүүс байдсан байх. Тэр тусгаар тогтнолынх нь төлөө байдаг хүмүүс нь тэр нь одоо ч гэсэн тэр үйл ажиллагаагаа явуулаад байж л байдаг гэж. Сүрдээ одоо ингээ масс цагаачлалын асуудалтай тулгархаар юу Англиас тусгаар тогтнох бүү хэл одоо тэгээ удахгүй нутагтаа одоо цөөнх болох хэмжээнд л хүрэх бах та. Тий. За дөрөв хасар ахын хэлсэн дээр нэмэлт хэлчихээ тэр 45% тусгаар тогтно гэсэн шийдвэр гаргаж ийн гэж байна шүү дээ тий. Гэтэ энэ хүмүүсийг бүгдийг яг тусгаар тогтнолын төлөө гэж үзэх нь учир дутагдaltaй юм байлаа. Яагаад гэвэл эдгэр чин энэ Их Британий харьяанаас гараад Европын холбоонд нэгдэх гэсэн сонирхолтой хүмүүс бүр маш олон гинэ. Энэ 45% чинь бас олонхын баг бүрдүүлэхэр чинь мэдэхгүй маш олон л гэж байна. Тэгэхэр чин нэг нөө одоо барын хамаас гараад чоны хамд гэдэг юу гэдэг вүлээ. Чоны хамаас барын хамд. Тиймэрхүү юм болох юм байна. Тэгээ ер нь бол энэ Шотландтай холбоотой зүйл уншиж хагаад ер нь Их Британдаа үлдээ гэсэн шалтгаантай хүмүүс нь бол тийм учиртай юм шиг үлээ. Бас тусгаар тогтнол дургуудаа ч бас биш. Одоо Европын холбоонд байх юм уу? Бараг л Их Британий одоо юу гэх холбоонд байх юм уу? Аль нэг холбоо алийг сонгосныг нь Их Британаас сонгож байгаа хүмүүс л юм байлээ тийм. За тэгээд одоо Шотландтай холбоотой мэдээг дуусгая. Тэгээд бас 2-7 хоногийн өмнө сонгуул болсон Унгарт тэгээд одоо шинэ улс төрийн хүчин гарч ирсэн. 16 жил засаг эрхэнд байсан Виктор Орбаны нам одоо засаг эрхээс буусан. Тэгээд Питер Мажар гарч ирээд шууд сонгогчдоосоо урвсан гэх юм уу. Тийм нэг үйлдэл хийлээ. Тэрний тухай мэдээ бэлтгэсэн байна. Тэгээд би тэрнийг яриа авчиж уншаад авчиж те. Ер нь бол манай хүн чинь бол өөрийгөө консерватив баруун төвийн үзэлтэй гэж либерал үзэл баруун төвийн үзэлтэй гэж ярьж ирсэн те. Тэгээ ер нь тэр төвийг баримтсан сонгогчд нь бол
хэцүү байдалд орлоо гэж байна. Яг тэгэхээр Машар гарч ирээд Унгарийн анхны LGBT идэвхтэн одоо про Украин тэ Украиныг дэмжигчтэй хэд зүүнний чиглэлийн боловсролын сайдыг томилох тийм үйлдэл хийсэн байна. Католик шашны цистершин сургууль удирдах захирал Рита Рубовски уг албан тушаалд хамгийн магадaltaй нэр дэвшигчээр хэд хоног яригдсан гэж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Питер Машар өөр шийдвэр гаргаад тийм гендерийн активист зүүнтнийг сонгоцсон байна. Тэгээд Тиса намын сонгогчдын дунд сонголтондоо харамсах сэтгэл төрүүлж болцсохгүй гэж ийм одоо юу гэдэг дүгнэлтүүдийн хүмүүс хийж байгаа байна. Тэгээд радикал вок бодлого хэрэгжүүлэхийн өмнө нийгмийг аажмаар дасгах зорилготой байж магадгүй гэж одоо Унгарийн консервативд үзэж байгаа байна. Тийм. Тэр одоо авгаан одоо Жюдит юм бэлээ. Одоо нэр нь. Тэгээ Жюдит Лайнер. Тэгээд энэ хүн чинь болохоор ер нь бол боловсролын одоо юу гэх юм одоо карьер хөөж явсан. Тэгээ ер нь бол энэ сошиал медиа бол идэвхтэй ашигладаг. Тэрэндээ ашиглахдаа энэ өөрийнхөө тэр нөө профайл пикчерийг LGBT тэр солонгон хүрээ энтрээрээ бол өөрчилж тавьчихдаг шүү дээ хүмүүс. Тэр фрейм хийлгээ те. Яг ийм нэг LGBT хүрээ ашигладаг. Тэгээ Виктор Орбаны засгийн газрыг маш их шүүмжилдэг гэсэн гэж. Тэгээ томилгоогоо хийхээс өмнө нэг хоногийн өмнө мань одоо сайт гэх юм уу те LGBT чиглэлийн сурчлагын телевизийн сувг нэвтрүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргаж исэн байна гэхээр аахгүй. Тэгэхээр бүр яг LGBT активист зүүнтэн байгаа байхгүй. тэгээ яг хуу тэр юу бол телевизэн бол энэ хүнээс бол ялгаатай. Өөр. Тэр телевизэн бас тийм бас. Одоо энэ Орбан унаад сая Будапештэд LGBT далбаа анх удаага одоо өлгөгдлөө гэдэг мандлаа гэж. Тэгээд дараагийнх нь энэ бас LGBT сувг одоо энэ хэвлэл одоо харилцаа холбооны газраасаа зөвшөөрөл аваад тэгээд ийм сувг нэгдэх. Тэр сувгийнх нэр нь Rainbow TV гинэ солонго гэдэг нэртэй тийм телевиз гэрч нөгөө LGBT-ийн Pride одоо flag гэдэг штэ нэг олон солонгосон гэдэг. Тэрний нэрээр нэрсэн байна. Тэгээд энэ бүр хүүхдүүдэд чиглэсэн контент хийнэ гэж байгаа байхгүй юу. Тэгэд Украинд тавьсан 90 сая еврогийн хоргийг олж утсан. За энийг бид нар өмнө ярьж лээсэн. Ийм гурван том арга хэмжээ авсан байна. Унгар одоо зүүнний те Европын холбооны одоо бодлого бүрэн дүүрэн хэрэгжүүлдэг тийм ус болоод хуурчлаа гэдэг одоо үйл явдлын нэгөр шууд илт мэдэгдэж байна. Тийм Judith Lannert гэхэд энэ бол яг нөгөө Монголд ч бас нэг иймэрхүү активист эмэгтэйчүүд юу яваад идэг штэ тий. Тэрний тэгш байдал энэ төр гэдэг. Тутан тийм юм ярьж идэг тий. Тий яг л тийм одоо карьерист активист авгаа юм байлээ. Тэгээд одоо энэ боловсролын сайтаар Питер Машар одоо ямар ч нэрийг нь өгсөн байгаа. Парламентд нь тэгээд ер нь батлаад өгчих бах. Тэг чи 3-2-ыг нь авцсан ш судлаараа тий. Энэ TISA гэд намчаа. Тэгэхээр одоо бол ойлгомжтой болсон. Тэгээд энэ Rainbow TV-тэй холбоотой ярьчихад энэ солонгон телевиз гэж байгаа тий. Солонгон телевиз гээд энэ бол 24 цагийн тэгээд ер нь бол яг уламжлалт телевизийн арга барилыг бас ашиглахгүй гэдэг байгаа байхгүй. Ер нь бол YouTube-ийн сошиал медиа энтриг одоо тий энэ платформудаас бас нэг сайн туршлагын ингээд аваад хэрэгжүүлээд явна. Тэгээ энэ шин одоо маш том гоё телевиз үүснэ гэдэг өөрсдөө ингээд яриад байгаа. Энэ телевизийг дэмждэг нөхдүүд нь болохоор нэг иймэрхүү. Тэгээд энэ нь болохоор 2021 оны тэр нөх хүүхд хамгааллын хууль гэдэг Орбаны баталсан. Энэ хуультай шууд зөрчилдөн л төө. Хэрэв одоо LGBT тийм одоо контентууд энэ сувгаар яваад эхлэх юм бол тэгэхээр одоо ойлгомжтой. Одоо зүүнж чинь тэр Питер Машарыг өмөрөөдсэн энэ хүн чи одоо Орбанаас илүү консерватив үзэлтэй мундаг залуу хүн гараад томилогдлоо энэ гэдээсэн тийм. Тэр бол худлаа болж ирсэн. Бид нар ч гэсэн Питер Машарын талаар урд нь нэвтрүүлэг подкастаараа ярьж байхдаа за энэ хүн бол ерөөсөө тийм яг өөрөө албан ёсны байр суурь хүн болгон таалагдах тийм зүйлийг ярьж гарч ирсэн. Тиймдээч маш олон хүний саналыг татсан. Одоо тэгээд ингээд LGBT активизмыг дэмжиж эхлэхээр өөртөө санал өгсөн тэр баруун төвийн үзэлтийн нөхдүүдийн одоо саналыг итгэлийг нь бол ингээд алдаад явнаа. Дараагийн сонгуул бол хэцүү гэд. Тийм Питер Машар чинь сонгуулийн кампанид ажиллахын үеэр ерөөсөө LGBT-тэй холбоотой асуудлын таар ерөөсөө огт байр суурь илэрхийлэхгүй байсан гэт тэ. Тэгээд тэр нь одоо ойлгомжтой болж байна. Сонгуульд ясныхан дараа тийм бодлого хэрэгжүүлэх гэсэн юм байна. За тэгээд дараагийн мэдээ рүү оръё доо. За Америкт те нэг 10 настай хүүхдийг Куб руу авч яваад одоо gender affirming care гэдэг чинь хүүс солиулах мэдцлэр те. Нэг ийм юм хүүхдтэй хийх гэсэн нэг тийм
хосыг холбооны мөрдөх товчоо буруутгаж байгаа тухай нэг юм мэдээ чиглэлтгсэн байна. Тэгсэн. За энэ мэдээ бол хүмүүст одоо сонир санагдаж байгаа бах тий. За энэ трансгендер хос гэдэг нь юу шүү дээ тий. Нэг энэ хосын нэг нь юу басан энэ хүүхдийн аав юм шиг байгаа. Энэ хүүхдийг дөнгөж төрөхт нь энэ трансгендер нөхөр хүүсээ солиулсан гээд. Тэгээд энэ хүүхдээ яаж авч явсан бэхээр биологийн ээж гэж байгаа. Одоо салсан авгаа юм шиг байгаа. Худлаа ярьж яваад би энэ хүүхдийг одоо кемпинг те одоо нэг аялалд авч явах гэж байна гэж яагаад одоо тэр трансгендер өөрийнхөө хамтран амьдрагчтайгаа нийлж яагаад эхлээд Мехико орсон гэж байгаа. А Мехикоос цаашаага Куб ороод Куб оронгуудаа ингээд юу ясаа хүүс солиулах мис ажиллагаанд нис асалт оруулах төлөвлөгөөтэй байсныг нь энэ FBI одоо мөрдөөд тэгээд тэр хүүхдийг бүр ингээд онгоц нисгээ тэр хүүхд зориулж те онгоц нисгээд Америкт ингээ аюулгүй авчираад тэгээ одоо энэ хоёр трансгендер нөхөрт одоо ял үүсгэх гээд одоо асуугаад байж гин гэд энэ бол маш сонин содох хэрэг боллоо. Тэгээ энэ биологийн ээж гэд энэ мэдэн дээр тэгжчихэд байгаа байхгүй өөрийнхний ээж л юм шиг байгаа. Энэ хүнд юусоос хулагтаад худлаа хэлж хүүхдээ авч яваад тэгээд 10 настай штэ. Тэгээ Куб руу явчихсан гэдэг. Энэ бол бүр энэ Америкийн бас одоо хайлайт мэдээний тэр нэг онцлог мэдээ болж маш олон телевизээс ярьж ин л да. Тэгээ одоо трансгендерүүд ямар галзуу байгаа гэдгийг юу н харуулж байгаа байх гэж бодож байна. Тий. Тэгээ яг хөө ер нь энэ LGBT хүн одоо ингээд нэг гэр бүлийн хүчирхийлэл байдаг шүү дээ. Одоо domestic violence одоо үүдээ хосуудын хоорондоо үлдэж байгаа хүчирхийлэл гэмт хэрэг ч гэдэг юм уу те. Ийм статистикийн хувьд бол LGBT хосууд ялангуяа энэ хоёр эмэгтэй лесби хостой ийм хүмүүсийн хооронд ордог тэр хүчирхийлэл нь энгийн жирийн одоо үүдээ хүмүүсээс айгүй их байна гэсэн тийм статистик гарсан байсныг би харж лээ. Тэг үний юм билээ л дээ. Тэгээ одоо ингээд чат GPT-ний битгээр асуусан ч гэсэн тэр бол гараад ирнэ. Тэгэд энийг болохоор өмөрөөд хэт юм лээ. Юу гэж өмөрдөг minority stress center гэдэг. Энэ хүмүүс чинь нийгмийн цөөнх учраас нийгмийн дарамт гадуургалт дүрддэг тийм учраас маш их стресстэй учраас бие биедээ илүү их хүчрхийлэл үлддэг гэж ингэж үздэг. Дээрэс нь энэ хүмүүс ер нь гэмт хэрэгт оролцох магадлал нь бас илүү байна. Тэгэхээр эдгээр чинь нэг сэтгэл санааны ч юм уу сэтгэл зүйн ч юм уу за ер нь сэтгцэн гэж ярьж асуудалд орох нь бол энгийн те өөрөө жирийн гэж үздэг хүмүүсээс хамаагүй их байд юм билээ. Тэгэхээр энэ хүүхдүүдийг одоо ихээр одоо үүдээ сүлүүдийн LGBT хосуудад өрчлүүлдэг гэдэр энэ асуудлыг сүлүүд энэ хилцүүлэх гэх юм уу. Америкийн консервативчууд нь маш тийм хүчтэй явагдаж байгаа. Тэгэд ер нь эцэг их байна гэдэгтээ үр хүүхд өсөхөд энэ биологийн буюу одоо цуснаас цусны харилцаа гэх юм уу те одоо миний хүүхд бол миний хүүхд гэдэг тэр өөрөө маш чухал юм билээ. Зөв өргөж авсан те яг нэг өргөөл авчвал тэр хүний хүүхэд гэсэн байдлаар ханддаг яг ижлэхэн юм шиг хуулийн гэх юм уу легал байдлаар хандхасаа илүү те яг өөрийнхөө хүүхэдтэй хандах тэр байгалийн гэх юм уу байгалийн натуралны асуудал чинь хүүхдэд хамаагүй илүү эерэг байт юм билээ өөрийнхөө ээж автаа өссөн хүүхдүүд тэр LGBT хосуудын дунд өсөж байгаа хүүхдүүд тэр бол завхардын билээ шүү. Тэр бол ер нь бол шинжлэх ухаанаар нийгмийн шинжлэх ухаан статистикаар бол тогтоогдчихсан. Тэгээд тэрнийг бол ерөнхийдөө нуун дарагдуулдаг юм бэл. Ер нь гэр бүлийг үгүй их гээд байгаа шүү дээ, тий. За өнөөдөр бас харьцангуй богинохон цөөхөн мэдээтэй явчих шиг боллоо, тий. Тэгээд би ч бас нэг олон юм ярьсангүй, тий. Тэгээд яг дараагийн нэвтрүүлгүүдээр бид нар илүү олон мэдээ бэлтгээд илүү их яриа өрнүүлэх баха. Тэгээд ер нь яг манай энэ подкаст одоо ингээд эхлээд явж байсан бид нар чинь сая хүмүүс айгу олон цаг үзсэн хэдэн мянган үзэлтийн цаг эдэртэй байлээ. Тэгээ нэг monetize ингээ ороод ирсэн байсан. Тэгсэн чинь сая ингээ олон дахин одоо юу гэдэг яг ижлэгэн юм аудиогоор эхлээл яг адилхан бэкграундын зурагтай байлаа гэх те monetize эдрээ одоо хийх боломжгүй болж байна. Тийм учраас та бүхэн одоо энэ юмнуудаа өөрчлөсөн тийм шаардлага YouTube-өөс бидэрт ирсэн билээ. Тэгэд хүсээгөө одоо удахгүй бид нар видео болохоос аргагүй болж байгаа. Тэгэхээр удахгүй тэгээд хэдхэн дугаарын дараа видео болно. Тэгээд тэр байг тэр дор видеого уурлаад байгаа уусуудад хэлэхэд ер нь бид нар та нарт албатайч бас биш шүү. Энэ бол бидний сайн дурын явуулж байгаа юм. Тэгээ үзэх дуртай бол үзээд үзэх дургуул тэгээд өөр видеонуудаа үзэх сонголт ч та нарт байгаа шүү гэдэг бас хэлмээр байна. Тэг яг хөө бид нар зөвөр нөгөө
хүчин санаагаа түгэх гэдэг болохоос энд ямар нэгэн одоо юу гэдэг төлбөртэй ямар нэгэн үйлчлэгээ явуулаагүй гэдгийг та бүхэн бас ойлгоорой. За баярлалаа. Дараа 7 хоногт уулзцгаая.